Өглөөний мэнд. Алло. За, сайн бацхан уу? Өнөөдөр бүгдээрээ what I eat in a day буюу би нэг өдрийн турш юу яддаг вэ гэсэн бичлэг хийх гэж байна. Би өглөө босоод усуусан өөрөө чийгээг байгаа. Тэгээ жоохон хөвтөж байгаад одоо өглөөнийхөө цайг уух гэж байна. Би сүүлийн үед өглөөний цайндаа нэлээд хүнд юм мэдж байгаа. Хүнд юм гэдэг нь нөгөө нэг өндөг, сосиск гэдэг. Тэгэхээр явж өглөөний цайгаа бэлтгэцгээе. Хоёр мини сосис болсон. Одоо энэ би хоёр талах гаргаад ирсэн талхан дээр бүгдээрээ ийм фреш кейзэ түрхэн. Фреш кейзэ гэдэг нь Филадельфиатай адилхан крем чиз гэсэн. Би крем чиз түрхэд крем чизэн дээр өндгөө тавиад тэгээд идэх гэсэн. Хийчихсэн хям шиг. Гэхдээ би сосис хийсэн учраас энийг хийхгүй. Зянгийн миний өглөөний цай би жоохон хэрцэн ногоотой. Ер нь энэ жижигхэн хэрцэн ногоог би арай бага хийдэн. Гэхдээ дуусчихсан учраас би байсан бүгдийг хийчихлээ. Би сүүлийн үед өглөө жоохон өндөр идэх дуртай болоод байгаа л да. Яагаад гэвэл мэд. Гэхдээ энэ бол тослогтой, уураг ихтэй тэгээд бас дүүрс устай тийм өглөөний цай болж байна. Өмнө нь би зүгээр л нэг oatmeal идэл нэг авьяасаа идэл болчдөг байсан. Одоо болохоор гоё уурах ихтэй иймэрхүү идэж байгаа. Цаг одоо арайны 8 цаг болж байна. Би найзуудтайгаа одоо хүртэл тэнд хичээл хийж байгаа. Тэгээд хичээлээ хийгээд би өнөөдөр хийсээр хагаад хамгийн гол нь би энгийн үед ингэж гадуур иддэггүй. Өнөөдөр зүгээр нөгөө нэг шалгалт одоо 5 дахь өдөр болно. Шалгалтандаа бэлтэж байгаа учраас найзуудтайгаа гадуур уулзаж хичээл хийсэн. Тэгээд хийж явахдаа одоо энд ирээд суугаад эндээ юм адцсан. Саяны миний идсэн энэтхэг хоол нь штэ. Энэтхэг хоол одоо тэр бүтэн тавг нь нэлээд том порцтой байсан. Тэр нь бүгдээрээ 5 евро болсон. Тэгэхээр монголоор ер нь нэг 15,000 төгрөг хавцаа. Одоо 8 цаг болж байна. Би явж фитнестэй орохгүй бол фитнестэй ороогүй нэлээд удацсан. Тэгээ фитнестэй ороод миний идэх юм ингээл гадуур нэлээд явсан болохоор ингээл болчлаа дөө. Миний нүд ингээд ах мэдрэл нь ингээд мэддэхгүйгээр ингээд гаднаас нь харахаар харагдахгүй мөртлөөс мэдрэгтэй тань ингээд байгаа. Өглөөний мэнд. Би нэр өчигдөр хичээлээ тараад фитнест орчих. Фитнесээ гарч ирээд нэг юм пинат баттертай нэг брауни идсэн. Нэр тэрийгээ бас хэлчихсэн. Гэхдээ би фитнест орсны дараа амар гоё фреш болоод ирч хүчтэй болчихдог болохоор тэгээд ягаад тийм мэдснээ ч ойлгохгүй. Тэрнийхээ бичлэгийг авах мартчихэж. Ямар ч сан тийм мэдсэн шүү. Тэгээ би ингээд мэрсэр жоохон тортны төрлийн угаасаа нэг тоохгүй иддэг л дээ. Тэгээд нэрээ төмөр өргөснөөс хойш миний бие амар гоё чангараад тэгээд буцаад галбирчж байгаа. Өчигдөр би ер нь ихэнхдээ гадуур явсан болохоор гадуур юм болоод идсэн. Өнөөдөр би бүтэн гэртээ байх учраас гэртээ юу идэгхээ үзүүлээ. Яагаад гэхээр би ер нь байнга тэгэж гадуур явдаггүй. Би нэлээд одоо ховор гадуур явдаг. Тэг өчигдөр яг ийм бичлэг хийх гэсэн чинь тэр өдөр нь таарчлаа. За өнөөдөр дахиад өглөөний цайнаас эхэлнэ. Тэр өглөөний цайнд би 2-3 толох ихээр шийдсэн.
нэмгэн энэ нөгөө нэг энэ дахианы цээжээр хийсэн хям байгаа. Ийм хям. Тэгээд нөгөө нэг миний фреш кейс, крем чиз, тэгээ 2 өндөг. Сүүлийн үед энэ уураг агаад уураг жоохон ахиухан өглөөний цаанд авахыг хүсэж байгаа. Би ялангуяа өчигдөр нөгөө фитнес явсан учраас миний булчингууд мөндөрлөлцсөн, тийм учраас уурагнаас ахиухан идээд энэ 3 миний 0 руу удаа явахад туслана гэж бодож байгаа. Тэгээ миний өглөөний цаа би энэ дээр фреш кейсэн дээр өндгөө тавьсан. Энэ фреш кейсээ өндөг хямтай, энэ болохоор зөвхөн фреш кейсээ хямтай. Крем чиз хямтай. За миний өнөөдөр би өдрийн хоолндоо юу идэх вэ гэж бодож энд би дахиадаа шүл хийгээд хажууд нь будаа агшаахж байгаа. Өнөөдрийн хоолндоо юу хийх шийдсэн бэ гэхээр энэ надаа нөгөө нэг буурцны юм байгаа хгүй. Би энийг ашиглаж үзтээ юм уу? Энийг шүлэндөө хийнэ. Өнөөдрийн шүлэн тэгэхээр дахиад мөг, цукини тэгээд энэ нь орно. Тэгээ хажууд нь жижигхэн салат нь шпинат, помидор тэгээ өгцөө. За, энд одоо миний дахиад уцалж чинь дотор нь би нөгөө нэг пастага нөгөө бенжан гэдгийг хийцэн нэг халбыг нэг энэний халбыг жоохон давуулсан байлаа. Хийсэн. Тэгээд нэг сомны талыг хийсэн. Хажуудаа би нөгөө нэг мөг цукинийг өгдөөцөн. Би ногоонуудыг хурдан болдог учраас нэлээ араас нь хийж байгаа. Хүмүүсээ би энэ дээр хоолнуудаа ерөөсө та нар зааж өгж байгаа жааныш би зүгээр юу иддгээл үзүүлж байгаа шүү заа юу. Яг оройг үедээ. Тэгээд энэ будаа болж байгаа. За миний шүл би дээр нь жоохон гочужан нэмсэн, жоохон халуун ногоотой мэдмээ санагдаад энэ миний хувьд жоохон эрүүл төрлийн шүл. Дотор айгүй их ногоотой, дахианы цээж махтай, тослог айгүй багтай. Бид ерөөсөө давс нэмээгүй саяны 2 амтлагчаараа л явсан гэсэн. Тэгээд миний салат энэ. За миний хийсэн тураадаг шүл бач гэж. Тураадаг шүл. Зүгээр амиг. Илүү дутуу юмгүй. Салата бүгдээрээ яаж амтлах вэ гэхээр ягаан давс. Жоох харсан. Balsamico sauce. Энэс бүгдээрээ. Санахтай саус агаад байна. За тэрэн дээр нэмсэн. Миний оливын тос. За энэ миний будаа. Би будаага энгийн цагаан будаа биш, бор будаатай харьсан. 70% нь бор будаа мó. За 60% нь бор будаа, 40% нь цагаан будаа. Ингээд салат, тэгээд шүл. За ингээд одоо би хоолоо идлээ. Би нийт ер нь би өдөрт юу иддэг вэ гэсэн бичлэгнээс юу анзаарсан бэ гэхээр би өдөрт ер нь 2 хоол иддэг юм. Өмнө нь 3-ыг иддэг байсан. Одоо болохоор ягаад ч юм надаа 3 хоол идэх зав гардггүй. Эсвэл зав гарахгүйгаас илүү би өөрөө тэгээд нэг идэхдээ жоохон ахиухан порцтой идчихдэг болохоор 3 дахь хоол идэх хэрэг нэг байдгүй, нэг үлсдэгчгүй. Тэгээ өглөөний цай би өглөө босчоод дуусан. Одоо болохоор бараг 4-5 цаг болж би нэг хамсаадах уу хоолоо. Би цагаан будаа дангаар нь идэх амар дуртай. Энэ шүл нэг тийм цэвэрхэн амттай маа. Ерөөсөө юм өтгөн шүл шиг яагаад намайг таагаад тэгээ зүгийнүүднээсээ тагаан бэ? Зүг юм уу юу юм одоо? За ингээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Ерөнхийдөө ийм л мэддэм байна. Тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. За одоо арайны 23:31 болж би цаг харуулах гэж байна. Би одоо хүртэл хичээлээгээ сууж байна. Тэгээд өнөөдөртөө юу өөрсдөө жоох снакерсаа хийхгүй би нэг атга самар идсэн. Нэрээ эндээ би кофе хийж уусан. Кофенаас бусд нь бүгдээрээ ус нэлээд сайн уусан.
Тэгээ суу хичээлээгээд усаа угаал ер нь байж байгаа. Тэгээ байнга нойлгүйгээл. Тэрнээр нэмдэг нь би нөгөө нэг хоолноосоо жижиг аяа гахаад нэмэж идсэн. Би хоол идсний дараа нойр үрээд тэгээд нэг 30 минут унтаад siesta хийгээд тэгээ басаад ирсэн. Тий. За ингээд тайлангаа тавьчлаа. Баярлалаа баяртай.